this is you ending fire, then we should all burn together. Watch the flames climb high into the night, calling out Father, oh, stand by and we will watch the flames burn over and on the mountainside. And if we should die tonight, we should all die together. Raise a glass of wine for the last time, calling out Father, prepare as we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Үзэгчтэй ингээд манай яваад ирлээ нэвтрүүлгийн маань одоо энэ зууны анхны дугаар болох одоо дугаар маань ийхүү эхэлж байна. Тэгээд бид нэр энэ удаагийн дугаар гэх юм бол Хинтээ аймгийн уулын одоо Хинтээ аймагт харилцдаг уулын голуудаар одоо нэг одоо хөв загсалж байна. Тэгээд одоогоор бидний ирсэн гол гэх юм бол юм жижигхэн гол байна. Тэгээд бид удахгүй одоо загасчлаа ямар ч сан бэлтгэлээ хувийн бэлтгэлээ базаачлаа. Тэгээд та бүхэн одоо бидэнтэй хамт одоо хамт загсчлаарай. Сочок бол гарч байгаа юм. Яа, явж байгаа юу шууд. Ja. Ой. Гинок хүрсэн. Зүг загсаа. Баярлалаа авлаа юу гүшэр. Баярлалаа. За тэгээд тул гэлгүй ер нь бол тэгээд зүг загсаа бүгдээрээ харилцгаая. За усан тавьчих доо.
is you and in fire, then we shall all burn together. Watch the flames climb high into the night, calling out Father, oh, stand by and we will watch the flames climb high. And if we should die Яа. we should all die. Нэг бүлийн линокод л байна да. Старт хэмжээтэй л. Ертөнцийн чигээр барьлаа. За тэгээд линокод тавь. Гадаад тулгуудгүй зүгөө ячсан хайрцгаа юу. За яа явуулсан. I see fire. За нэг түлх маань сайх болж байна. Тэгээд одоо дараагийн газар руу явлаа. Бүдэрсэн дуулцсан. Сая өнөдөө ирээд fly fishing-ийн drag fly өгөөшөр тэгээд бол 2-3-ыг барьж тавилаа. Багс яг өдрийн халамж жоохон дөлөө өргөөд байна. Тэгээд бид нэр яг тэр ордон жоохон цайлаад амарсыгээ сууж байна. Тэгээд оройны болон маргаашийн төлгөөгөө боловсруулаад сууж байна. Тэгээд тэгээ юуны өмнө бид тэнцүүлээгүй хотоос харахад одоо багаа тэнцүүлээгүй одоо манай яваад ирлээ. Одоо клубын одоо гişүүд одоо халанд одоо явж байна. Одоогийн байдлаар бид хотоос гарсан. Тэгээд мөнх жаргал манай амьдаа ингээд одоо Эрдэнэ билег аннааха тэгээд манай зураглаач одоо хангал бит тань бүлтэнтэй ер нь зорлоо мэдээ амгийг юу гэдэг өдрийн цагаар энэ драйв хийсэн байдаг. Тэгээд яг бидний хувьд гэх юм бол төрөг зүйлээ гэх юм бол өөрөө төлөөр үзэж байгаа. Одоо fly fishing гэх юм бол дотор олон өгөө шугаа. Тэгээд анхаагийн гэх юм бол өөр өгөөш, эпигийн өөр өгөөш одоо манай мөнх жаргалын явж гисэн өөр өгөөш үзэл явж байгаа. Тэгээд загас бол одоо юм амтнд л үсэрч. Өдөртөө бол одоо бидний байгаа газар гэх юм бол одоо машины заалт гэх юм бол уч хийж байгаа тийм. Амар халуун. Тэгээд загас бол шал бүлий очоод байж байна. Тэгээд энэ дээр ингээд халуун загаснууд нь урсгалдаад их байд юм байна. Тэгээд юу ч таа. Би одоосоо ингэж бодъё үзэгчтэй ингээд одоо бол бидний ирсэн бол хэдийн амир угаасаа алсан том байгаа тэгээд онон гол явах юм бол жилээс жилд ер нь бол маш их ус ихтэй нэлгэр урсдаг. Тэгээд уулын гол жижиг голууд ихтэй тэгээд ус ихтэй үед ер нь бол халуун өдрөө жижиг голууд нэг хариганд сэр урсгалтай байгаа шүү дээ. Сайн энд барьдаг үстэй. Ингээд одоо энэ жижигхэн голоогоо уулын голоо бидний ирсэн бол одоо гой нэлгэр гой гүнзгийнүүд наа. Гэсэн мөртлөө яалч гүн халуун өдөр ширүүрсэлтэй зарсан орцсон байна. Тэгээд бага мөртлөө ер нь бол айгу муу идэхгүй болж таарав. Өдрийн халуунд яг дөлөө ийн гэж манай загас хэлсэн. Тэгээд яг тэр нь одоо бодоо сууж тэгээд суугаад тэр ярилцаад юу аваад байна яаж ийм юм гээд яриад сууж байна. Тэгээд удахгүй дэше газар өөрөө шилгэн. Нэг офшор ямтлогод өдөр очиж байгаа. Тэгээд очоод сайхан динакой өөрийн ямар нэг зүйл хийсэндээ өнөөрөө явуулсан бас юу байгаа. Хатантан өнөөрөө болж төг таамаг тооцоос барьж харах гэдэг нь хичээж байгаа. Тэгээд уулын өсөж байгаа хэмжээ бол том хэмжээ бол бүх зарчиж үсдэг. Тэгээд бидний зорилго бол тэрэнд орчиж байгаа. Тэгээд This is you and in fire, then we shall all burn together. Watch the flames climb high into the night, calling out Father, oh,
stand by and we will watch the flames burn over and on the mountainside. And if we should die tonight, we should all die together. Raise a glass of wine for the last time. Holding out, Father, prepare as we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire burning the trees. And I see fire hollow soul. I see fire burning the breeze. I hope that you remember me. Surely I'll do the same. Confined in mountain holes, we got too close to the flame. Calling out, Father, oh, hold fast and we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire inside the mountain. I see fire. За үзэгчтэй ингээд бид нэр өчигдөрөөрөө Улаанбаатар хотоос гараад зарсан одоо Хинкээ аймгийнхаа нутаг дэвсгэр дээр ирээд байна. Тэгээд яг онон гол маань яг ус ихтэй байна гэсэн сургаар яг уулын жижиг голуудаар нэгжлээ яг жоохон загс бол байна. Байрчиндөө барьлаа, бархан жашээ зөндөө алдлаа ер нь идэх маш муу байна жижиг голуудаар. Тэгээд бид нар яг хоорондоо ярилцаад ямар ч онон гол руу явъя гэж шийдээд одоо хөдлөө явж байна. Яг загс жижиг голуудаа байна. Тэгсэн мөртлөө яг ус аяг татуу байгаа учраас нөр иргэдээр бид нар яг загснаа хар аваад тэгээ маш өгөөш өнгөхгүй байна. Уул нь бол загс нь харагдаж байгаа линокын тэр бол харагдаад байгаа. Тэгсэн мөртлөө яг хүн харчаад байгаа хар авчаад байна л та. Тэгээд ямарс нарны өнөр онон гол руу явах цагийг шийдээд одоо онон гол руу явж байна. Тэгээд он дээр очиод одоо хэрхэн ямар өгөөш одоо ямар загс барих талаар ерөнхийдөө бол та бүхэнд харуулъя. За тэгээд энэ зуны үед гэх юм бол бид нар одоо хинтилөө энэ жил гараад ирлээ. Хинтийг гэлтгүй ер нь бол бусад орон нутгаар ер нь бол зуншлага маш сайхан болж байна. Сайхан ном ногоон байна. Тий. Энэ жил угаас одоо манайхан мэдж байгаа одоо асемтэй тэгээд ер нь бол хөвчлэн өдөөгээд зугаална гэсэн бодолтой байгаа. Тэгээд та бүхэн амарсан өдөөгээд одоо явуулахдаа бол хогоо битээ байгальдаа хаяараа. Одоо таны хайсан үйл одоо хин ч одоо түүж одоо явахгүй. Яг манай нүүдэлжан хог цэлгийн явдаг. Гэхдээ бол яг одоо юу гэмээр чи битээ одоо хөдөө хайсан хогийг одоо хин ч одоо тийм амт хийж ер нь бол тэгэл байгальд ер нь хор нүүлтэл юу маш тийм буруу зүйл болж үлдэн. Сүүлийн залуучууд маань ер нь бол хөдөө гадаа их одоо чөлөөт цагаа зүг болгосон өнгөрөө сайхан агаад гарч ер нь явах нь ихсэн байна. Тэгээд тэрийг ингээд анзаараад тэр нэг одоогийн залуучууд маань ерөөд бол хогоо хаяхгүй. Очоод сайхан идэж уусан бол хогоос ирлээд машиндаа авцраад сайхан одоо хот суурин бардлаа хайж байна. Энэ маш тийм сайжралтай зүйл болж байна. Тэгээ энэ ирчээрээ байгаараа залуусаа ямарчсан одоо өдөө гадаа ил зугаалж явах юм бол хогоо хайлгүй тэгээд хааж авсан чигээ буцаад аваа явуул ер нь бол битэнд гэлтгүй ирээдүйн хойч үед маш хэрэгтэй зүйл болж утна. Ер нь бол тэгээ ёрдоо хог хаягдал маань байгаль шингэхгүй одоо энэ сайхан байгаль ч ер нь хог хаягдaltaй байгаад их юм бол
онцгой ер нь харагдана да. Тэгээд ямар ч сан залуучдаа тэгээд одоо сайхан зугаалхан үйлдвэрлэл ирж байна. Тэгээд энэ үед сайхан явсан бол хогоо цэвэрлээд тэгээд болж өгвөл энэ дээр ганц юм нэмэлч. Хэрвээ таны одоо айл зугаалцаа газар за та бүхэн хаяагүй гэж бодоход таны буудалсан газар өөр хог авах юм бол сайхан цэвэрлээд тэрийг аваа явчих. Одоо тийм сайхан буян хийцгээе залуучдаа гэж уриалмаар байна. Holding out fire, prepare as we will watch the flames burn over and on the mountainside. Desolation comes upon the sky. Now I see fire. Inside the mountain, I see fire. Burning the trees, and I see fire. Hollow soul. За үзэгчтэй ингээд бид нар явсаар онон гол дээр ирсэн байна. Тэгээд миний ярьсан одоо уурганы төрөл одоо уурганы төрлийг ер нь бол та бүхэнд одоо анхлан сонирхож байгаа хүмүүст жоохон тайлбарлая гэж бодлоо. Тэгээд миний барьж байгаа уурга гэх юм бол одоо түгээмэл нэрлдэг нэр нь гэх юм бол уутч гэдэг одоо өвсөргээний юм уурга байгаа. Тэгээд энэхүү уургыг ер нь бол ялаа шумал гарсан одоо зуны дэлгэр цагт одоо ашиглахад маш тохиромжтой. Тэгээд энэгээр яаж барих вэ гэхээр ерөнхийдөө бол уутчгэнд бол дамар гэдээ байх зүйл байхгүй. Тэгээд энэ үзүүр дээрээ сатурка ууй чинь. Тэгээд ерөөсөө ийм болоо. Ерөөсөө ингээл дамаргүй сатурк ингээд дээрээс уяал ийм байралтай болно. Тэгээд уутчгаар ер нь ямар өгөөшөр энэгээр барих вэ гэхээр одоо нэг салаад игээ хийгээд тэгээд ялаа шумбал гарсан үед болохоор цартаа төхрийг хийж ер нь бол барьж болдог байгаа. Тэгээд цартаа төхрийг сая олдохгүй байхаар юу ажиллаа л да одоо fly fishing-ийн одоо хиймэл өгөөш байдаг одоо аймтны үсээр хийсэн юм өгөөш байдаг. Тэрийг энд хийчлээ ер нь бол болно. Тэгээ энэгээр л ер нь бол тоглоулах одоо энэгээр барих зарчим их бол маш юу адилхан одоо амьд царцаа болон бус өгөөш игээд бол бүгд өөр нь адилхан барьж болно. Тэгээ яана вэ гэхээр за ингээд шидчихнэ. За тэгээд ер нь усны мандалтай үсрэгнэ гэж байгаа юм л да. Үсрэгж барьна гэдэг нь одоо тэгж барьтیں۔ Усны мандалтай бүр ингээд тоглуулж байна. Одоо манай зураглаж харуулах байх нэг тоглуулж байгаа агш нэг. За тэгээд ер нь бол ингээд хайрусч барина, линокч барина. Тэгээд бүх юм барихад тохиромжтой. За тэгээд одоо би болохоор энэ захаас одоо хадран загас барих гэж байна. Одоо онон дээр ирсэн хадран загсыг одоо жижиг өгөөшөр барих гал үзээд байна. За тоглуулж. Ер нь бол ингээд тоглож байгаа тохиолдолд юм дандаа усны мандал дээгүүр өгөөш одоо хөвүүлнэ гэсэн үг, живүүлэхгүй яг усны мандал дээгүүр тоглуулна гэсэн үг. За үзэгчтэй ингээд манай төрлөг маань хийнхүү одоо өгүүлж байна. Тэгээд өдрийн хувьд гэх юм бол жоохон таараа байсан. Маргааш бид нар өөр голыг зорно. Тэгээд өнөөрөө бид нар онон гол дээр байна. За тулын хүү барьлаа. Ой.
За өвөөшин судлаа одоо бушуун тавихгүй бол өгчихгүй дээ. За ийм хүү тулын хүү барьлаа. За шинэ хулган бол сайхан зөгч байна. Тэгээ миний барьсан өгөөш их юм бол одоо та бүхэн мэднэ. Одоо энэ поппер гэдэг ийм өгөөшөөр барьлаа. Тий. Сайхан байна уу? Тий. Одоо удахгүй дараа загсыг бүгдээ хамтаа харцгаая. Тэгээд тул загсаа одоо хайрлан хамгаалцгаая бүгдээрээ. За ингээд ямарсан тул загсаа тавьцгаая. Одоо ингээд дэлхийд ховордож байгаа тул загсыг одоо хайрлан хамгаалцгаая. Ямарчсан өнөөрөө сайхан өгөөшөнд орлоо. Тэгээд удахгүй томын нэрч та бүхэнд одоо үзүүлнэ. Тий. За ингээд тул загсаа бүгдээрээ хайрлан хамгаалцгаая. За сайхан та бүхэн мэдж байгаа сайн тул бариад тавьсан. Тэгсэн чинь удалгүй Ленок гэж загс ороод ирлээ. Хулган сайхан өнгөч загс идэвчж байна. За зэвг загс баригдлаа. Хулган бол сайхан идэвхтэй байна. Өнөөдөр сайхан саргуу сайхан байна. Загс маш идэвхтэй байна. Тэгээд Ленок загс барьлаа. Гоё байна. Тэгээд хүмүүс хэлэхэд ер нь бол энэ ташрамт хэлэхэд ер нь хэлэхэд хүмүүс ер нь бол хулганы өнгийг их асуудаг. Сартаа өдөр, саргуу өдөр ер нь өнгөний хувьд ямар ялгаа байдг гэж асуудаг. Миний бодлоор их юм бол яг ялгаа бол байхгүй. Хулган гэдэг зүйл чинь яг заавал хулган гэлтгөө шөнийн цагт одоо усны мандал дээр усыг ингээд долгион үүсгэж одоо явж байгаа ямарваа нэгэн зүйлийг ер нь бол загс ер нь одоо хулган гэж андуурч өмгдөг тал байдаг. Тэгээд сартаа өдөр заавал цагаан хулган биш. Заавал цагаан хулган гэхэл тийм их шаардлага байхгүй. Тэгээд үнэхээр загсны идэвхтэй харах юм бол ямар ч хамаагүй юм бол шинэ бол өмгдөг тал одоо байгааг та бүхэн харж байгаа. Би түрүүн та бүхэнд харуулсан. Одоо хулган биш нэгэн өгөөшөөр та бүхэнд одоо тол барьж үзүүлсэн. Одоо тэгээ одоо энэ удаад өгөөшөөс болоод одоо хулган гэсэн Ленок загс өнгөж байна. Тэгээд сайхан байна. Одоо удалгүй та бүхэнд гоё сайхан агшныг үзүүлнэ. Одоо тэгээд бидний зорж байгаа одоо гол зүйл их юм бол одоо тул загс барина. Одоо маш том хэмжээтэй маш та бүхэн бас одоо сонирн байх болно. Тэгээд сайхан тул загс бариад та бүхэнд үзүүлэхийг одоо хичээнэ. За тэгээд бүгдээрээ сайхан зэвэг загс тул гэлтэх бол зэвэг загсаа бүгдээрээ хайрлцгаая. Тэгээд сайхан энэ жил зөвхөн тул гэлтэх үү ер нь бол зэвэг загсаа хамгаалцгаа хайрлцгаая. Тэгээд сайхан тавьцгаая. За үзэгчдээ ямарчсан нэвтрүүлэг маань сайхан үргэлжлэж байна. Тэгээд тул загс зэвэг загсны идэх маш сайн байна. Түрүүн зэвэг загс барьлаа, тул барьлаа. Удалгүй маань яваад ирлээ маань гişүүн бас тул загс барьлаа. Одоо та бүхэн харж байгаа юм. Хулган бол маш сайн идэвхтэй өнгөч байна. Тий. Ямар ч тул ол сайхан илбэг болжээ. Тэгээд нэг үг юу тул ихсний газаргаараас бус жижиг загс маш их ховорж байна. Зэвэг загс одоо хүмүүс маань их туйлшраад тул загсыг олноор нь тавьдаг. Тэгээд буруу байхгүй зөв. Гэхдээ яг хоо зэвэг загсыг маш их хүнсэн хэрэгцээнд ашиглаад тэгээд тэр угаараа ховордоод байгаа зэвэг загс. Тэгээд яг хоо тул загс өсөнд бол маш их баяртай байна. Одоо Монголын нөхцөлд бол тийм. За энэ ч яг хоо сайхан байна, идэвхтэй байна. Манай зөвлөө хэлэх юм юу вэ? За тэнгэг усны тул загсаа харилцгаая. За. За энэ ингээд тул загсаа тавья. За загсны үед идэвхтэй байна. Одоо бидний ярьсан бараг 5 дахь зэвэг загс маань одоо гараад ирээд байж байна. Яг хоо одоо гэрлээ одоо бидний модхон гэрлийн асуудал их юм бол жоохон газ аваад байхгүй бол одоо загс маань одоо хар аваад өнгөхөө болчдөг байгаа. Тэгээ тийм учраас бид нар газ зураг аваад одоо гарч иж байгаа агшныг авах гэхээр гол руу ямар нэгэн одоо нэвтрүүлэг гэлтгүүр нь бусд үед ер нь загс бариад явж байгаа тохиолдолд ер нь бол холомжоо тохиолдолд гэрэл асаалтах шаардлага байхгүй. Загс нь хар өнгөхөд хар аваад тэгээ өнгөхөө болчдөг байгаа. Тэгээд бид нар газ барьсан загсуудаа аваад та бүхэнд өгүүлж байгаа юм шүү. Тэгээд сайхан идэвхтэй байна. Ленок загсны хувьд идэвхтэй байна. Тулж идэвхтэй байна. Тэгээд сайхан байна. Тэгээ өнөөдрийн үед яг хуу 5 загс 5 зэвэг 3 тул загс барьж байна. Тэгээд за яг хүнсний хэрэгцээр хүн хэрэгжилж болно. Тэгээд яг өмнөх Ленокуудаа бүгдэн тавьсан. Энийг яг хүнсний хэрэгцээнд одоо бид нар авч сайхан шүл гаргаж ууя гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ их загсыг одоо авч байгаамаа. Тэгээд за тэгээ удалгүй сайхан найдад байж байна. Сайхан том тул загс орвол та бүхэндээ сонир одоо үзүүлнэ гэсэн бодолтой байна. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. This is you ending fire. Then we should all burn together.
watch the flames climb high. Зураг л нөхгүй шүү дээ. Бондгор. Оо, сайн авч яана чи хараа. Яа, буцаагаад явчих. За. Сайхан болж байна. Манай зураглаач, манай хамбаг маа нэгийг гаргаад ирлээ. Загсны өв цаах идэвхтэй байна. Линок. Мэрла. Яасан шууд зөхгүй сая. Эхлээд хоёр зөхөд. Сүүлэх дээрэл Хап хэлаппо. За ингээл битэр бие биенээ ингээд зураглаач хийх нь хийгээл ингээд явж байна. Тэгээд өө наач лав болчихно. За сайхан байна. Тий. Өнөөдрийн үед тавьчих. За. За үзэгчтэй ингээд маань нэвтрүүлэг маань одоо үргэлжилж байна. Тэгээд бид нэр зорсоор нэгэн газарт ирлээ. Тэгээд гол усны нэрийг хэлээд яах вэ? Тэгээд яг өнөөдөр өчигдөр ерөнхийдөө бол анзаарэгдсэн юм бол цаг агаар удах юм бол маш халуун байлаа. Одоо машины градус хэмжигдэр бол одоо өдөртөө бол нэмэх 36, 37 гэж байлаа. Тэгээд загсны удах юм бол өдөртөө маш идэх сул мэрсэр хаяа аваад тэгээд бусдаар бол таг байлаа. Тэгээд яг анзаараад тахад ер нь бол шөндөөл ер нь томчууд нь хөдөлж байна. Ленокууд нь шөндөөл болгон зогч байна. Бусдаар бол өдөр бол одоо бүх төрлийн өгөөшөр үзлээ. Тэгээд дутаа дургууныг юм аваал байна. Тэгээд бид нар одоо дараагийн гол дээр ирсэн хулгадах гал хүлээгээ зогсож чинь оройчин гол шидлээ байдгүй. Тэгээд сайхан хэрийн цай чанаад тэгээд сууж л байна. Тэгээд та бүхэнийг танилцуулах нэг хүнтэй. Тэгээд биднийг хүлээж авч одоо сайхан газар нутгаа үзүүлж яваа. Залуутайгаа та бүхэн танилцуулъя. Тэгээд өөрийгөө танилцуулчихгүй юу? Намайг Үлзий Орших гэдэг. Малчин хүн. Тэгээд энэ сайхан найзуудтай залуучуултай танилцж одоо нутгаа одоо багтаж танилцуулж яваадаа баяртай байна. Нэг өдрийн хам турш одоо энэ хэдтэйгээ хамт яваадаа баяртай байна. Ямар ам байна? Манай энэ нутагт бол одоо зэвэг хайрус те. Линок. Зэвгч нь одоо линок гэдэг байна шүү дээ тий. Тэгээд тул. Тий. Цурхай. Сезан. Тий. Тэгээд яг тогтмол одоо нуур цөөрөмдөө бол гөөлөнхий байдаг. Утаар бол бас байдаг. За энд гутаартай гэсэн тийм энэ жижиг бол тийм. Энэ жижиг голуудаар бол одоо өвлийн нөхцөлд бол гутаар байдаг. Зум бол гутаар нь бол нэг тэрийн болгон хүн бариад байдаг. Өвөл яг өвлийн өндөр цоолж моолж агнах юм бол гутаар бол баригддаг. Гутаар их хийдэггүй байдаг. бөөлөнхий. Юуны Бөөлөнхий гэдэг нь болохоор нөгөө нэг юм хөнгөр одоо ийм нөгөө крас биш ээ. Цагаан нэрээ нэг ондоо. Тийм мөнгө цагаан бид нар чинь одоо гөөлөнхий гэж нэрлэдэг. гөөлөнх юм уу бөөлөнх юм уу? Гөөлөнх юм. Тий, тэгэхээр одоо тэр нь одоо нэг том юм хайр өстэй юм хатуу. Ийм хатгаа мөн үү? Хатгай. Тэг краслахгүй да тий крастэй тий. Тийм загсыг бид нэр одоо гөөлөнхий гэж нэрлэдэг юм аа. Монгол нэр юм. Тий, Монгол нэр гөөлөнхий байхгүй. Тийм л юм л орш хилдэг монгол нэрний хилдэг л байхгүй да. Мөнгө хилдэг л байхгүй. Тий. Тэр тэрний юм тань загс үүдэн шүү дээ. Энэ зун харин хур бороо тэгшэрсэн харин сайхан гоё зум болж байна. Сайхан байна уу таны үуч туслах. Мартандаа юу вэ? Хангаа амт юу вэ гэдэг дэс сонсогчтой. Ууландаа болохоор баавай, буг, согоо, тэгээд хандгай, гөрөөс, шилүүс, чон гэх мэтийн одоо нохой зэг гэх мэтийн олон өслөг амьтд бол байдаг. Хай байдаг. Нэмээд нэг юм асууч. Ер нь бол малчтын ер нь бол тулгамж байгаа нэг асуудал гэх юм бол ер нь бол одоо өвлийн цагт одоо чонох асуудал үүдэг. Тэгээд тэр тал дээр ер нь одоо орон нутгаас ер нь яаж шийдэж байна? Ер нь бол чонохоо танай нутгаар хэр ширүүн бэ? Тэгээд ер нь тэр талаар ер нь ямар вэ? Ер нь хангаа газрын чон бол ер нь тэрийн болгон хүн амьтанд харагдаад тэгээд нэг тэрийн болгон алагдаад байдгүй. Тий, алагдаад байдаггүй.
Тэгээ ер нь илбэг талдаа. Тэгээд бас чон үүрэнтэй үлзийтэй гэдэг шиг бас тэрийн болгон хүнийг бас нэг айх Шоглоод байхгүй нэ. шоглоод хохирол учруулад нэг тэгээд байдаггүй. Тэгээд ер нь бас мал ааж явахын ч гэсэн малн ч гэсэн бас нөгөө хангайдаа та зогцсон одоо бас зохих хэмжээний бас бие хамгаалах чадвартай. Тийм байдаг болохоор бас юу яа гэм аа. Тэгээд орчин нөхцөл нь таарал явдیں۔ Ер нь бол хэцүүртэй юу? Ер нь бол хэцүүртэй. Гэхдээ авах юм уу авалгүй л яах вэ? тийм шүү дээ. Гэхдээ бол тэрийн болгоно нэг олон тэр олноор нь энэ тэндэг унгаагаад байцдаггүй. Тий. Тэгээд яг бог мал бол маллахад бол манай нутагт бол бас хүндрэл их гардаг. Тэгээд их байнга хариулга тэгээд маллага шаарддаг. Зөө. Бод мал болохоор одоо хайцангуу Гайгүй юу? Тий. Зөө. За. Та тэгэхээр бол сайхан байна өө. Ирлээ зуншлага бол үнэндээ сайхан байна. Энэгээр ганц асуудал нь шумуулны асуудал байна тий. Энэ яг газар нутгийн бургус одоо энэ гол ус одоо тийм газар авал айгүй их шумуул тэгээ хөхтрүү. Тий. Бургус нь гэж одоо цагаан дилт мэлт гэж ярьд юм шиг. Зөө. Дилэнч. Тэгээд тэрийг бол бид нар бургус гэж нэрлэдэг. Тиймэрхүү амьтад энэгээр юу тэр шавж мэдүүлэх вэ? Тэгээд яг хуу загсны үдх юм бол өдөр таг одоо тэгэл гол найж байгаа юу үеих юм бол оройн л байна. Одоо хулганы цаг. Тэргээ хүлээгээ цагаан хээрийн цаа уцалгаал сууж байна тэгээд. Сая тэгээ 2-3 хоногийн одоо сайхан загасчлаа тэгээд одоо найз тосны сэтгэлийн сонсё гэж бодож байна. За тэгээ ирээд нэг 3 хоног ер нь бол өдөртөө бол нэрсэр өгөөшөд өмгч нь Үсэргэнд л ах шиг биш тий. Үсэргээндээ байна тий. Ер нь тэгээд Юугаар вэ? флай одоо Вогдроор бас нэг төөн тооны. ерөнхийдөө бол одоо энэ кадис гэж нэрлэдэг тийм өгөөшөнд бол их төлөхөө Өдөрч мөн үү? өдөртөө бол авч байна. Тий. Тэгээд ерөнхийдөө бол тэгээд өдөр нэг гэж байгаа. Тэгээд ер нь оройдоо л их хөвтөгтэй байна дөө. Орой нэг гигээд асраал нэг түнэр арах болсон. Хулгандаа сайн байна гэж байна. Яг гигээд сэрхийн өмнө бас сайн болж. Пог гэдэг. Одоо манайхан пог гэж нэрлэдэг. Зэвэг их хөвтөгтэй байна. Туулны хаяа. Тэг өчтөр тэгээ 3 тул барь тавилаа. Ленок хөвтөж юм лээ. Бид нар чинь 6 7 Ленок нэг хулгандаа шалаагүй бид нар. Тэр эбигийн тэр анхны барьдаг бол их мундаг юм байна. Тий. Тий, ер нь бол тэрээс аваа юм байсан шүү. 1 метр гарантай юм байсан шүү те. Тэр бол мангар байсан. Бид нар жоохон төрөгцөлтэй орилдож Орилдоо төрөгдөхгүй. Нодлон зуны хүний амаар ярьж яхад ер нь хүмүүс ярьж яхад бол метр 45-тай тул гаргаа тавилаа гэж ярьж ирсэн. Тэ барай тавьсан гэж ярьж ирсэн. Зөө. Тэгэхээр бол би одоо энэ голд маань бол бас тийм загас бол байдаг л гэж. Тийм байгаа байлгүй дээ энэ цаг хангаад ч одоо тэгээ барьж чадвал. Тэр нь загас магс юу н хэр барьж ирсэн том загас юу н юу барив? Би одоо том загас гэж нэг барьж байгаагүй. Би бол загсанд бол бас нэг юм сайн хүн биш. Тэгтээ бол загсыг бол идэх дуртай. Тэгээд идэх загсаа бол барьчдаг. Тэгээд тэрнээс биш бол би илүү нэг тийм загас магас барьж нэг гавж байгаагүй. Тийм манай хүн чинь бас айгу дараахан загнаад байгаа байхгүй та бүхэн. Уул нь манай хүн чинь сумын одоо мундаг анчин хүн одоо тэр талаар нэг жоохон яар сонирхуулаад нэг жоохон бидэнд нэг тэр бол бас их инээдтэй бас их амтэн хүн бас сонсвол бас жоохон хүүхдэд маягийн нэг жил ангаагаас. Тий. Нэг жил бас их гоё хиймэр зөртэй байсан юм уу яас юм одоо нэг манайха 5-600-аад хоны матай байсан. Тэгээд чон энэ одоо энэ манай хангаа нутагт чинь одоо тийм олон хоны малыг ч бас малхад аюу хүндрэлтэй. Хүндрэлтэй л гэх үү. Тэгээд нэг амтан дайрчих шиг шүү дээ. Тэгээд ер нь чон ер нь илбэгшээд өдөр энэ төр өдөө гэрийн араар харагддаг ус 4-5-аараа энэ төр явж исэн. Тэгээд би нэг тухайн үед хүнээс 300 мянгаар 764-д буудалж аваад. Нарийн 800 тий, нарийн 800 тий.
Чон бол байнга аль нэг өндөр уулан дээрээс бол хяналт хийж л байдаг байхгүй. Тийм шүү дээ. Тэгээ би шууд аль хаяал яваад юм. Аль хаяж явангуудаа би хаван одоо ингээд өөрийнхөө ингээд явсан одоо яваад би энийгээр ийшээ гүйлгэж ийшээгээ хоньноосоо салж мод руу ороод энэ талаар дамжаад би эндээс ирэх юм байна гэж салхиныхаа салхи мэлхийн таарууд нь шүү дээ. Тэгээ би эндээс хонио харж яхад болох юм байна да гэж. Тэгээ би харж идэг байхгүй. Тэгэхэд л чон чин ингээд гарч ирээд өндөр уулан дээрээс гарч ирээд харж байгаа ингээд. Яг миний тэр орсон зүг рүү харж байгаа байхгүй. Тэгж тий. Тэгээ би тэр морио жалган дотор уйчоод би тэр иш харж ий. Тэгээд л чон чин ингээд сайн ажиглаж яснаа л хонч ингээд тараад одоо хоншистой сайхан явж байгаа юм л та наанаас нь. Наанаас нь ч юм уу хаашаас ч юм тэгээд явж ил байна. Тараал. Тэгэн гол хонь руу шуум байдаг байхгүй. Хонь чон бол нэг 700 м хэртэй нэг 500 м хэртэй хонинд ойртоод ирэхлээрээ бүр ястай бүр юу ч мэдэхгүй. Юу гэсэн үг юу ч мэдэхгүй гэж. Бүр одоо яг сэтгэл шулууд нь Шулуудаад тоолтой бус болж байгаа юм уу? Одоо тэр хажуунаас тэр морьтой малтай хүн гарч явна уу, барина уу тэр ердөө тийм байх хоёр шигээ хулмайлгаалж чигээрээ л орж ирж байгаа. Нэг хоньёс дарж унгаагаал нухаж байгаа байхгүй юу? Тэгээд хүзүүнээс нөр айчдаг те чам чи өөр нь хүзүүнээс баг зурдж байгаа л. Тэ. Тэгээд хүзүү мүзүү тэгээд янз бүр хазаа зарим нь чирэгдээч явж ил байсан. Тэгтний би тулж очоод би 800-аар нарийн 800-аар будаал ганц будаал унгаас. Тэгээд намайг сумын сайн анчин. Хэдэн онд сумын сайн анчин болж байсан юм бэ? Сум орон нутгаас мань бас урамшуулал өгч байсан. Хэдэн онд? 2006 онд. Өө за. Тэгээд үзэгчтэй ингээд хэлэхэд бас давхар ихэд манай нэвтрэлэг бол зөвхөн загасл биш тэгээд ер нь эрчүүд өөр нь бүгд л ер нь ганцхан загас их өөр нь бол адал явдал одоо ан гөрөөг бүгд сонирхдаг. Одоо манай яваад ихээр тэнийг дуртай. Манай яваад ирлийг задаж гисэн бүгд угаасаа зөвхөн загас их ан гөрөө мэдээж хөөж явна. Гэхдээ тодорхой хэмжээний одоо зөвшөөрлийг аваад захан хуулийн хүрээний дагуу ер нь явдаг. Тэгээд та бүхэн ч хэрвээ одоо шинээр бас ан гөрөө сонирхчод залж байх юм бол ямар ч сан харьяа орон нутгаас нь сайхан зөвшөөрлийг аваад авалж явал хуулийн дагуу тий. Тэгээ аваа явж байгаа нь бас зөв шүү. Тэгээд гэхдээ 20-т зүйл 20-т ам бол хэрэггүй. Яг хөө тэгээ 90 хүн болсны чан одоо түгэмэл байдаг л хэдэн амт байдэн шүү дээ тий. Заавал тийм 20-т ам хийгээд авахгүй. Ан хийгээд ам зөвхөн алхаасаа илүү нүдэ энэс орчих. Олзонд тий. Олзонд нүдэ би өмнөх дугаар зөндөө ярьд юм да хүмүүст одоо мэдчихэл байгаа ялгаа. Олзонд нүдэ энэс сурчих хэрэгтэй. Тэгээ тааралцсан болгоно унгаан ална гэсэн чинь юм юу байх вэ тэгээд сайхан ангийн үйлрэлтэн тохируулаад сайхан тэгээд зорьсон ангаа аваад одоо бол бас манай одоо бидний үеийн залуучууд бол ер нь хамаагүй ухамсартай болсон. За бол ерөнхийдөө тастуусны үед ярихад бол хамгийн эхэлж авчих тий. Хамгийн эхэлж шидэж л авсан юм л тэр л байгаа юм л та тэгээд. Ирэг дээр ирээл өстө тас явсан та тэгээд яагаад ч барсан гог нь сайхан зураг үзүүлэе гэж бодлоо. Тийм. Тэгээд загасны хувьд гэх юм бол саяны 2-3 хоногийн хувьд анзаарж байхад хиймэл өгөөшхөөс илүү амьд өгөөшөндөө илүү идэвхтэй байгаа мó л гэмээр байна. Тийм. Тэгээд нэг амьд өгөөшөөрч загаслыг гэж бодсонгүй дээ. Тэгээд дана флайерсаараа таарсан шүү дээ. Флайер шидсээр байгаа. Нэг юу нь бол удаардгүй шүү дээ. Тэр чинь тэгээд баригдвал бараал өрөө. Тэр яг гол нь тэгээд яг нэг ан гөрөө загас жарахаа гэж явах бас илүү нэг байгальдаа явж явах чинь сайхан байгаа юм л та миний. Тэр нь гоё шүү. Ингээ амраал та бүхэн харж байгаа. Ингээл найз нөхдөөрөө эргээл тий. Тэр нь гоё. Даалж идэх таа биш. Яг нь уурга барайл явж байгаа юм тий бид. Гэтэ гол нь одоо бол гадаа бол маш гоё байна. Одоо зүүрэлж хэлхийн одоо аргагүй. Улаахан сайхан тий. Энэ агшин их гоё тий. Тэгээд дээрийн цай уугаад ингээд залгчдаар юм арай сууна гэдэг чинь гоё. Ингэж л явах юм да бид хэд бол ирэн тэгээд ингээд сайхан явчихна. Тэгээд сайхан байна уу, сайхан байна орой. Миний жаргал түүхээр тал гэдэг чинь одоо энэ дээр гарч байгаа юм л та. Тий. Сайхан хэрийн цагаа ууцгаачаад хулганд нь да. Ер нь бол яг хулганаар загас барихтаа ер нь их гэрэл нэг гаргахгүй, чимээ нэг баг гаргаад. Тий. Тэгээ ер нь нэг түнэр тас арахгүй. Тас арахгүй, эргээсээ ер нь зайтай иймэрхүү байдлаар яа. Тэгээ яг энэ дээр бас яг тэр загсыг хулганаар одоо барьж байгаа үед бичлэг их айгүй хэцүү. Тий. Тэгээ яг гаргаж ирчээ бид нар бичлэгээ хийж байгаа.
Одоо яг хоо яг ингээд гэрлээ ингээд бас гол руу тусгаж байгаа. Тэгэл нэг шигтэй дүлий болчих тий. Ерөөсө идэхгүй бол одоо да өгөө шүмэхгүй бол тээвргүй хүндрэлтэй талууд бас байгаа бид нарт. Яг одоо тэгээд юм гэдэг хоёр талаа тэгэл одоо би бас нэг хиндийн хэлж чинь нэг нөтөлөг гэж чинь нэг хүн болгон үзэх албагүй гэдэг тий. Шүүмжлэгчд маш олон байдаг. Одоо жишээ нь өнөөдөр ингээ бид нар өчтөр бол яалч гүн гэлсэн одоо ингээ голын иргэдээр загас ороход гаргаж ирж яагаад ингэхгүй бол за үнэхээр яг ингээ болно л да асуудалгүйтэй ингээ гол руу ингээ гэрэл засах юм бол нэг загас барайл авахгүй бараг тэр оройдоо таг болчдөг байхгүй загас хараад. Тэгээ энэ тал дээр одоо зарим хүмүүс одоо шүүмжлэх л байх тэгээд манай группээр шүүмжлэх байх тэгээ яг хүлээж авнаа тэгээд одоо тэг хүмүүний эсрэг яагаад хам таачаа. Тэгээд ямар ч зориод гарах юм бол заавал эргээсээ бид нэр гаргаж зураг аавн тэгэхгүй та бүхэнд үзүүлэхгүй бол шууд гэрэл цухраа арай боломжгүй байна та бүхэн тэрийг ойлгоорой тэгээд өдрийн цагт ч яах вэ тэгээд барьчвал тэгээд харагдчихлаа байх тэгээд гаргаал болоод л байна. Тийм байна тэгээд за тэгээд одоо удахгүй бид нар сайхан цаагаа уучаад явж чуулгандлаа тэгээд зөв зохистой загаслын төлөө одоо бидэнтэй хамт байгаарай.